Сайн бацхан итгэл ахын дүүсээ дахин шинэ өглөөний минь та бүхэндээ хүргье. Өнөөдрийнхөө үг рүү орохоос өмнө бүгдээрээ Бурхан руу хандан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Дахин шинэ өглөөний төлөө танд талархаж байна. Эзэн минь тэгээд өнөөдрийнхөө үгийн цагийг таны өмнө өргөж байна. Тэгээд өнөөдрийн үгийн эзэн минь та бидэнд өгж үгийн дагуу хэрхэн амьдрах мөн та өөрийнхөө үгээр биднийг хөтлөн дагуулж бидэнд урам зориг, ятгалаг, чиглүүлэг болох болтугай. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За, өнөөдөр бүгдээрээ 2 дугаар Тимот ном руу намайг үзэн 2 дугаар Тимот номын 2:19-өөс 19-ийг харцгаая. За, эдгээрийг тэдэнд сануулаа, сонсогчдыг сөөрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурхны өмнө тэдэнд анхааруул. Өөрийгөө ичгцүүлгүй ажилчин үнний үгийг зөв заагч гэж Бурхан цаашаалган хариулахыг хичээ. Харин олиггүй хоосон ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр итгэл сүсэггүйд хөдөлдөгөө. Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь Хүмүнэ, Филет нар байна. Тэд үннээс төөрч амьлал нь аль хэдийн болсон хэмээн зармиг нь итгэлийг боснуулж байна. Хэдий тэмч Бурхны бат суур хөдлөшгүй ба эзэн өөрийнхнийг мэддэг эзний нэрийг дуудагч бүр зөв бусаас зайлгсан тамгатай юм а гэсэн байна. Амен. За, өнөөдөр би дахин та бүхэнтэйгээ энэ итгэлийн талаар хуваалцах болно. Тэгээд олиггүй хоосон ярианаас зайлсхийх талаар тэгээд Паул энэ дээр бас дурдсан байна. Тэгээд энэ хэсэгт Паул Тимотед хандсан бөгөөд үнэн сургаалыг тууштай баримталж дагах талаар хэлсэн. Тэгээд хоосон маргаанаас зайлсхийх, итгэл үнштэй хамгаалахыг бас уриалсан байгаа. Өнөөдөр Библийн үннийг мушгин тайлбарлах явдал маш түгээмэл болсон. Олон хүний итгэлийг бас энэ төөрөгдүүлж байгаа. Тэм учраас Паул Тимотед хандан энэ зүйлээс анхааруулж, сэрэмжлүүлсэн энэ зүйлийг талаар өнөөдөр бид нар хуваалцаж үзэж байна. Тэгэд бид өнөөдөр үнний төлөө бат зогсох, хоосон маргаанаас зайлсхийх, амьдралаараа Христийг сайнаар гэрчлэх талаар Паул биднийг ятгах байна. Тэгээ 2 дугаар Тимот 2:10 дээр бид үнний төлөө бат зогсож, амьдралаараа Христийг гэрчлэх ёстой талаар биднийг бас ятгах байна. Энэ бол яг бидний өнөөдрийн уншсан гол зүйлийн бас түлхүүр ишлэл байгаад байгаа. Тэгээ бид үнний төлөө бат зогсож бас амьдралаараа үнэн сайн гэрчлэлтэй амьдрах ёстой юм ахын дүүсээ. Бурхан бидэнд дөрвөн зүйлийн талаар энд маш тодорхой хэлж бас сануулж байна. Эхнийх нь юу гэхээр хоосон маргаанаас хоолдож бас сэрэмлүүлж түүнийг зогсоох талаар. Дараа нь үнэн үгийг зааж үнэн үгийн дагуу хэрхэн амьдрах вэ? Амьдраараа гэсэн энэ зүйлийг бас харуулж байгаа. Гуравт нь болохоор буруу гаж сургаал бас сэрэмжлэх талаар, дөрөвт нь итгэл дээрээ бат суурьтай зогсох энэ дөрвөн зүйлийн талаар Паул бидэнд сануулж өгсөн байна. Тэгэхээр ашиггүй үгсээр бүү тэмцэлт гэсэн. Энэ нь болохоор эхний грекээр бол байлдах тулдаг гэсэн утгатай. Библийн дагуу мөн Бурхны үгийн дагуу биш хоосон маргаан хийхийг хэлж байгаа. Энд үнэн сургаалыг байн сануулж ашиггүй маргаанаас зайлсхийхийг уриалсан. Итгэгчдийг сөөрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлдээ харин олиггүй хоосон ярианаас зайлсхийж, хоосон олиггүй ярианаас хол байж, ийм яриа хүмүүсийг итгэлгүй байдал руу хөдөлдөг мөн дагуулдаг талаар хэлсэн байна. Тийм зүйлс нь итгэлийг сүйтгэдэг гэж маш тодорхой байсан. Тэгэхээр бид нэр энэ ашиггүй хоосон ярианаас хол байж, тийм зүйлсээс өөрсдөө ангид байлгах нь маш чухал юм а. Үнэн үгийг зааж, үнэн үгийн дагуу амьдрах гэж. Өөрийгөө ичгцүүлгүй ажилчин үнэн үгийг зааж, зөв заагч гэж Бурхан цаашаалан хариулахыг хичээ гэсэн. Тэгэхээр энэ зам тавих, шулуун чиглэл өгөх гэсэн санааг илэрхийлдэг. Бурханы үгийг гуйлахгүй утга санааг нь зөвөөр тайлбарлахыг хэлж байна. Ерөнхийдөө бол эзний үгийг бид нэр өөртөө сайн мэдэх нь маш чухал. Сайн мэдээ зогсохгүй судалж, уншиж, тэр үгээ бид нар бас бусдад зөв тайлбарлаж, зөв ойлгуулах нь маш чухал байгаа. Тэгэхээр бид нар үгийг өдөр тутам уншиж, уншаа зогсохгүй энэ үг нь яг юу гэсэн утгатай вэ гэдгийг ойлгох нь бусдад энэ үгийг тайлбарлаж хэлэхэд маш төхөн болд юм а. За, дараа нь буруу сургаалаас сэрэмжил, буруу сургаал итгэлийг сүйтгэдэг гэсэн. Тэгэхээр 2 дугаар Тимот ном 17-18 дээр хэлсэн байна. Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд тэд Хүмүнэ, Филет нар байна. Тэд үннээс төөрч амьлал нь аль хэдийн болсон хэмээн зармих итгэлийг боснуулж байна гэж. Тэгэхээр тухайн үед энэ Хүмүнэ, Филет зэрэг хүмүүс нь амьлалын аль хэдийн болцсон гэж хэлснээр итгэгчдийг төөрүүлж байсан. Дахин амьлалтын талаар буруу заасан тэд Христийг дахин эрэлтийг бас үгүйсгэсэн байна. Тэгэхээр тийм учраас энэ одоо ч гэсэн бидний амьдралд байгаад гаж буруу сургаалууд,
Есүс Христ талаар ирсэн байгаа. Эсвэл амьлалт байхгүй ч гэдэг юм уу. Буруу гаж сургаалын энэ зүйлүүд дээр бас анзаарч яддаг. Тийм учраас бид нэр эндээс бас ийм зүйлээс өөрсдөө ангид байх нь бас хэрэгтэй юм а гэдгийг Паул сануулж байна. Ийм хүмүүс нь итгэгчдийг төөрөлдөд байнга оруулж яддаг. Одоо ч оруулж байгаа. Тэр үед бол геноцизм буюу амьлалт бэлэгдэл мэт үзэх тийм буруу сургаалууд яг тухайн үед бол тархаж байсан тийм үед Паул энд хэлсэн байна. Тэмд итгэгчид бид үргэлж бургал сураад автахгүйгээр өөрсдөө их сурвалжийг байнгын уншиж тэр их сурвалжаа үнэн зөвөр ойлгож бат зогсох хэрэгтэй талаар сануулж байна. Эцэст нь итгэл дээрээ бат суурьтай зогсоо гэсэн. Хэдий тэмч Бурхны суурь хөдлөшгүй ба эзний өөрийнхөөгөө мэддэг гэсэн. Эзний нэрийг дуудагч бүр зөв бусаас зайл гэсэн тамгатай гэсэн байна. Эзэн өөрийн хүмүүсийг мэддэг бөгөөд зөв бус байдлаас хол байх талаар сануулж байна. Бурхны бат суурь гэдэг навралын төлөвлөгөө үнэн сайн мэдээ Бурхны удирдлагын бат суурийг илтгэдэг. Тэгэхээр хуурамч багш нарыг хүмүүсийг мэхлэж Бурхан мэхэлж чадахгүй. Тэгэхээр Бурхны чуулган ба түүний үндэс суурь ганхахгүй гэдгийг энд маш тодорхой хэлсэн. Бурхан өөрийн жинхэнэ боолууд хэн бэ гэдгийг мэддэг. Эзэн өөрийнхөө хүмүүсийг бас таньдаг гэсэн байдаг. Тэр хэн жинхэнэ хэн хуурамчаа гэдгийг бас мэддэг байна. Бузар муу явдлаа орхихгүй байгаа хүмүүс бол мэдээж хуурамч итгэгч нар байдаг. Үнэн Бурхныг дагаж жинхэнэ дуулууртай байгаа үгийн дагуу амьдарч байгаа юм хүмүүс бол итгэгч нар жинхэнэ гişүүд юм а гэдгийг эзэн хэлсэн. Тэгээд эзний нэрийг дуудагч зөв бусаас хол байдаг талаар энд маш тодорхой хэлсэн байна. Тэгээ өнөөдрийн үгийн цагаа дуусгаад эзэн Бурхан руу хандсан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Өнөөдрийн үгийн цагийн төлөө танд талархаж байна. Их эзэн минь ээ тэгээд бид үнэхээр буруу муу сургаалд өөрсдийгөө автуулахгүй байж бас элдв хоосон зүйлээс хол байхад та туслаарай их эзэн. Мөн таны үгийг өдөр бүр уншиж өдөр бүр судалж ойлгоход та туслаарай их эзэн. Бусдад бас таны үгийг үнэн зөвөөр тайлбарлаж хэлдэг байхад та үнэхээр туслаарай их эзэн. Тэгээ таньда баярлалаа. Таны үгийн төлөө танд талархаж байна. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.